Орон нутгийн хөгжил хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө нийгмийн үйлчилгээг зорилтод бүлэгт хүргэх төр болон төрийн бас байгууллагын үйл ажиллагааг дэмжин идэвх санаачлагтай ажиллаж бодит хувь нэмэр оруулсан зарим иргэдийг за аймгийн засаг даргын нэрэмжит чагналаар шагнан урамшууллаа. Олон улсын сайн дурахны өдрөөр Дархуу аймгийн 2015 оны шилдэг сайн дурын ажилтнаар Дагима, Алтан чимэг, Эрдэнэш, Цагаан, Бааст, Жавхлан, Эрдэнэ чимэг нарын нэр бүхий 7 сайн дурын ажилтныг өргөмжилж алдаршуулж байна. Би одоо аймгийн улаан цалмаа хороонд бол тийм ээ. Одоо энэ төрийн одоо үйлчлэгээ халамжийг одоо хүмүүст хүрч чадахгүй байгаа хүмүүст хүргэх зорилгоор одоо өөрөө хэлээд өрх толгоос эмгтэй байж хөгжлийн бэлсгэлтэй ганц би одоо эмгтэй хүмүүст одоо дэсвийн одоо үйл ажиллагааг хүргэх зорилгоор ажилдаа. Миний би энэ улаан цалмаа хороонод аймгийн сайн дурын итгэмжээр өргөмжилж байгаа баяртай байна. Би 2005 оноос хойш энэ өрхийн эмнэлэг сайн дурын ажилтнаар ажиллаж байгаа. Тэгээ одоо 10 жил болж байгаа. Тэгээ яг энэ бол өрхийн эмнэлэг одоо иргэд хоёрыг хооронд нь холбож өгдөг. За хамгийн гол нэгдүгээр тул ерөөсөө өндөр настандаа үйлчилдэг. За жирэмсэн эмчээчүүдийг хяналтанд оруулдаг. За вакцины одоо хамрагт хүүхдүүдийг вакцинжуулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Одоогоор бол яг ЕСА-г олон улсын байгууллагын юугаар бид нар төсөл хэрэгжүүлээд их олон жил сайхан ажилласан. Яг биднээс нас агч байгаа ч гэсэн бас нэг энэндээ идэвхтэй оролцоод залуу үеэ бас бэлдэж өгөх гээд дараач байгаа үйл ажиллагаанд залуучууд оролцуулахыг хүсэж байна да. Миний одоо бодол тийм байна. Үндс нь ерөөсөө сэтгэлийн төвлөг байхгүй юу? Бид нар ер нь ямар ч мөнгө төгрөг ямар ч юм ерөөсөө авдаггүй. Хаана хэрэгцээтэй сайн дурын ажилтнанд хинд л бид нар очихыг хүсдэг. Хаанд ямар айлд очиж дуудлага өгмөр хаанаас хинд ирэх вэ гэдгийг энэ хоёр өрхийн эмнэлгийн хоёрыг хооронд нь одоо холбож өгдөг. Тэрээс ерөөсөө сэтгэлийн юм. Хамгийн гол нь ерөөсөө энэ чинь заавал настай хүний хийх ажил биш байхгүй юу? Энэ чинь тэтгэврт гарсан хүмүүс харагдаад байгаа боловч энэ чинь цаана бол сэтгэлийн залуугаараа байгаа. Тийм учраас залуучуудыг бол бас ийм ажилд үйл ажиллагаанд идэвхтэй оролцооч. Бас өөрийнхөө иргэнийхээ үүргийг биелүүлж бас энэ сайн дурын ажиллагаанд идэвхтэй оролцоосоо гэж хүсмээр юм да. Аймгийн хэмжээнд 1200 гаруй сайн дурын ажилтнууд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм. За сайн дурын үйл ажиллагаанд хүн хүнээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн ажил гэдгийг сайн дурын ажилтнууд хэлж байлаа. За сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас ямар ч шан харамж хардаггүй сайн дурын ажилтнуудыг ийхүү алдаршуулж байгааг хэлж байлаа. За сайн дурын ажилд иргэдийг татан оролцуулах, хойштын залгамж халааг бэлдэх талд анхаарч ажиллах хэрэгтэй гэдгийг ч онцлон хэлж байлаа.